Сайн байцгаана уу? За, одоо удахгүй шинэ жил болох чинь тэгээд дэлхийн улс орнуудад сонин шинэ жил тэмдэглэдэг боломжлууд байд юм байна тий. Тэр талаар нэг 10-ыг л хуваалцъя. Нэгдүгээрт нь Германы өргөс тэмдэх. Крисмасын арай германчууд болохоор даршилсан өргөс тэмдэх бүхий одоо дүрстэй чимэглэлийг газар маданда маш нууц газар одоо нуугаад маргааш өглөө энэ газар маднаас тэр чимэглэлийг хайж олсон хамгийн түрүүнд одоо хайж олсон хүүхэд тэр жилдээ азтай адтай одоо гэлэлцэж явах нь гэж үздэг байх нь. Тэр чимэглэлийг одоо олж авсан хүүхэд нь бас юм онцгой тусгай бэлэг авдаг байх нь. За германчууд гэдэг юм бол украинчууд бас сонин зүйлээр газар модод чиндэг аа. Тэр нь бол Аалзны тороор нэг тийм донгоос үүдэлтэй гэсэн. Тэр нэг ядарсан бэлэвсэн эмэгтэй хэдэн өнчин хүмүүстэйгээ хамт газар модод чинь гэсэн чинь чимлэх тоглоом байдгүй. Тэгээ хүүхдүүд нь уйлаад тэрийг нь сонссон Аалз орой хүүхдүүдийг унтсан дараа газар модыг гоё шивсээр ингээд гоё чимээ. Тэгээ өглөө босоод хүүхдүүд газар модод харсан. Тэгсэн гоё Аалзны шивсэн наран гэлтана. Тэгээ гоё харагдсан. Тэгээ тэрнээс үүдээд украинчууд Аалзны шивсээр газар модод байдаг байна. За баярлалаа. Дараагийн өөр гоё юм байна. байна. За дараагийн нь болохоор 3 дугаарт нь Исландийн аюулгүй бэлэг байна. За тэгээд Исландчууд шинэ жилээр бие биедээ ном бэлгэлдэг боломжтой юм байна. Гоё байгаас тий. За тэгээд энэ нь болохоор юунаас болсон гэхээр нөгөө дэлхийн 2 дугаар дайны үед болохоор хамгийн элбэг байсан зүйл нь болохоор цаас ус юм байна. Одоо цаасаар ном болгож одоо би бэлгэлээд тэгээд энэ уламжлал одоо бөөссөн юм байна. Тэгэхэд Исландийн сонирхолтой юм болохоор Исланд нь ер нь цөөхөн хүн амтай. Тэгээд тиймдээ ч одоо Исландийн 10 хүний одоо нэг хүн ямар ч гэсэн нэг ном одоо бичсэн тий ном хэвлүүлсэн тийм зохиолч хүмүүс байд юм шүү. Бас юм байна. За дөрөвдүгээрт нь Финландийн ариун саванг. Тэг Финландчууд их сонин зүйл гэтдэг. Тэр нь өнгөрсөн үүдээдсэн шинэ жилийн үдшиж ирж саванд орно гэж байна. Тийм учраас үүдээдстэй зөв савна их гоё бэлдэж янзалдаг гэж. Тэр нэг тийм сонирхолтой бас юм шиг шинжилгээ явуулдаг байна. 5 дугаарт нь Норвегийн хогийн шүүрний хулгайч. За сонир байна. За Норвегчууд болохоор шинэ жилийн үдээс хогийн шүүрээ нуудаг боломжтой юм байна л да. Тэгээд яагаад гэж бодож байна? хог шүүртгүй гэж. Бас байж болох юм тий. За энэ болохоор яагаад тэгэхээр нөгөө нэг эмгэн шулмаас ирээд хогийн шүүрээ нуунаад одоо явна гэж бод юм байна л да. Тийм тэгээд нэг юм нэг хөвгчлөлтэй санин тий сонирхолтой юм уламжлалтай юм байна. Тэгээд тэгээ хогийн шүүрээ нуугаад маргааш нь одоо хогийн шүүр алга болсон байх юм бол олдохгүй тий нуусан газар нь байхгүй ингээ алга болсон байх юм бол дахиад шинийг авахаас өөр аргагүй гинэ. Тийм хөөрхөн хөгжилтэй зүйлээр ингээ уламжлалгаа яцсан. Хөөрхөн байгаас тий. За 6 дугаарт нь Испани модны тайрцаас гэсэн. Испанд модны тайрцыг гэртээ оруулаад нүд ам хүн шиг зураад тэгээд улаан малгай өмсүүлээд тавьдаг гэж. Тэгээд тэрийг нь хүмүүсд нь хөнчлөөр хуучаад тэгээд чихэр боо янз бүрийн хамттан өгөөд 7 хоног тэгж тийчээдэг гэж байна. Модны тайрцсан. Тэгээд хамгийн сонирхолтой нь яг шинэ жилийн өдөр нөгөө нэг хайрлагдсан модны тайрцсныхаа хүншлийг нь хуудагчаад жижигхэн саваа модоор дууд уулзсан одоо. Тэгээд бүх өгсөн чихэр боо өөрсдөө идээд тэгээ хөөрхөн модны тайрцыг хамгийн сүлд нь галлуугаа игээд тэгээд шинжилгээ тэмдэглэдэг. За юу сонирхолтой тий. За 7 дугаарт нь Нидерландын том готл. Шинэ жилээр Нидерландын хүүхдүүд нь тийм том готалтай байсан ч балаасаа гэж боддөг юм байна л да. Тэгээ яа тэгэхээр одоо Санта Клаус готлонд нь дэлгээг явт юм байна. Тэгээ том готалтай том дэлгээг авах юм тий. За 8 дугаарт нь Японы төргөө бол. За Япончууд болохоор шинэ жилийнхээ үдээс KFC иддэг гинэ. Энэ яагаад одоо юм уламжлалтай болсон гэхээр
1974 онд KFC нэг шинжилгээр компанид ажил зохиогоод тэгээд тэрнээс хойш Япончууд шинжилгээг үдшээ дандаа KFC иддэг ийм боломжлол тогтож байсан. За хоол гэснээс аав эгчүүд бүр сони мэддэг юм байна шинжилгээ. Үт. Шарсууд. Тэгээ шарсууд их гоё чимглээд тэгэл иддэг гэж. Тэгээд хамгийн их үтгэсэн тухайн жилдээ Азтай дүүшээс маш их үт. За ингээд 10 дугаарт нэг яваад. 10 дугаарт нь. За шинэ жилээр зөвхөн гацаараа одоо гэрээ чимгэлдэг гэж бодож байна уу? Тэгтэг байлгүй. За тэгвэл Шинэ Зеландийн гацаар биш гацаар одны тухай ярив. За тэгээ одоо бол манайд одоо тий 12 сард ингээд ид тачигнаас тий эдэрсийн хүүтэн байлж яхад одоо Шинэ Зеландд бол зуны дунд сар болж байгаа юм байна. Шинэ Зеландд болохоор одоо шинэ жилээ гацуур мод ашигладаггүй. Тэрний оронд болохоор Ходокова гэдэг одоо гоё улаан, ягаан, хөвсгөр цэцэгтэй тийм үзэсгэлэнтэй модыг одоо гэртээ оруулж ирээд чимгэлдэг юм байна л да. Тэгээд тэр модны тухай гэх юм бол 12 сарын дунд үеэс 1 сарын сүүл хүртэл одоо цэцгэлдэг тийм мод юм байна шүү. Тэгвэл өөрөөсөө тоглоомтой мод байх юм шүү дээ. Гацуур өөрөөс гацуур юм байна. Тийм өөрөөсөө гоё үзэсгэлэнтэй гоё цэцгэлтэй. Тийм гоё мод байдаг юм байна.